Үнэртүүлэгчийг зөвхөн машин хэрэглэдэг гэж үү? Тэгэхээр яг одоо миний урд 8 төрлийн үнэртүүлэгч байна. Эдгээр 8 төрлийн үнэртүүлэгчдийг юунд ашиглах боломжтой вэ талаар зөвлөгөө өргөе. За жишээ нь боргоцооны үнэртэй илүү гэртээ ой модонд байгаа юм шиг мэдрэмж амаар байвал ой модын үнэрт багтаал энэ үнэртүүлэгчийг гэртээ сонгох боломжтой гэсэн. Энийг эмэгтэйчүүдтэй илүү санал болгоно. Яагаад тэгэхээр илүү эмэгтэй хүнд зориулсан тансаг, зөөлөн, гой үнэр гардаг гэсэн. Хувцсны шугамдаа хувцсан дотор байхад илүү тохиромжтой гэж зөвлөж байна. Энэ хамгийн онцлогтой үнэртүүлэгч. Яагаад хамгийн онцлогтой вэ гэхээр Dolce & Gabbana-гийн дизайнер үнэр болон дизайн дээр нь бүх зүйл дээр нь хамтран ажилласан үнэртүүлэгч юм билээ. Энэ хоёрыг илүү эрчүүдтэй зөвлөнө. За мэдээж эрчүүдийн хамгийн сайн мэдэх үнэр бол энэ Black Eyes. Энийг гэхдээ зөвхөн машинд өгөх шаардлагагүй. Хувцсны өрөөгөө ч гэсэн үнэртүүлэх боломжтой. Хувцсны өрөөндөө хийхийн нэг давуу тал нь хувцсан чингээд бүх хувцсанд энэ үнэрүүд илүү удаан хугацаанд чингээж өөрийн гэрийн үнэрийг бий болгодог гэсэн. Та бүхэн анзаарч байгаагүй нэг зүйлийг харуулбал бид яг үнэртүүлэгчний арталыг харж байсан болов уу? Энд дээр бүх зүйл ойлгомжтой бичиж байгаа. Яг хаана яаж ашиглах вэ гэдэг нь мэдээж хамгийн их машин. За хоёр дахь нь угаалгын өрөөндөө хэрэглэж болно. За мөн тэжээвэр амьтантай бол тэжээвэр амьтныхаа үнэрийг тарахад хэрэглэж болно. За мөн машины гараж илүү чиглэг орчинд үнэр нөхцөлөх шаардлагатай. За мөн хувцсны өрөөндөө. Тэгэхээр энийг яаж задлах вэ гэхээр за заавартай танилцуулъя. Яг энэ гурвалжин зураасаар хайчилж аваад нэг мөчрөөр нь 7 хоногийн турш нэг мөчрийг нь гаргана гэсэн. Яг энэ заасан зураасан дагуу гурвалжин хайчлаад тэгээд яг ийм шиг гараад ирж байгаа. Тэгэхээр эхний 7 хоног хувцсны шүгэндээ хийгээд дараагийн 7 хоногт дахиж хайчлан дараагийн мөчрийг гаргах хувцсны шүгэндээ хийнэ гэсэн. За ингээд энэхүү видеогоор бид нар үнэртүүлэгчийг зөвхөн машин ашиглахгүй гэдгийг мэдэж авлаа. За мөн дээрэс нь үнэртүүлэгч маш олон төрлийн үнэртэй гэдгийг мэдэж авлаа. Чи яг ямар үнэр дуртай вэ? Тэрийг сонгоход л болно.